хөгжлийн ээлжлээд ажиллаж байгаа шүү. Өнөөдөр цахим хөгжлийн яамд ажиллаа. Ер нь энэ үеэр ямар одоо санал солилцсон, ямар үр дүн гарав? За хүртээмж гэдэг одоо ойлголт тэгээ хүртээмжтэй үйлчилгээ, саадгүй орчин гэдэг энэ гурван ойлголтын дээр гурлан дээр нь дижитал одоо асуудлууд ярьж байгаа. Дижитал орчин, дижитал хүртээмж гэдэг. Энийг бид нар одоо тоон гарын үсэг, тоон одоо мэдлэг, тоон ур чадвар гэдэг юм уу, эсвэл цахим ур чадвар гэдэг янз бүрийн нэр томьёогоор ойлгоод ингэ явж байгаа. Тэгээ энэ дээр хамгийн нэгдүгээрт энэ одоо энэ салбар дээр ажиллаж байгаа энэ яам болон энд мэрэгчлүүд болон хууль тогтоож ажиллаж байгаа бидний хувьд нэг ойлголттой болоод тэгээд одоо удахгүйгээр өргөн барихаар бэлдэж зэгж байгаа энэ саадгүй орчны хуулийн дээр хамтраад ямар ойлголт нь оруулах хэвээр, ямар үйлчлэгийг нь журамлах хэвээр, ямарыг нь одоо хуульчлах хэвээр гэдэг ялгаж салгаж болохоор энд ирсэн. Тэгээд харьцангуй бас одоо цахим яамны хувьд бол дижитал хүртээмж дээр их сайн анхаарал. Тэгээ өөрсдийнх нь хөгжүүлж байгаа энэ шинжилүүд бол маш их ахиж явсан байна. Гэхдээ энэ нь эргээд төрийн үйлчлэгээ хүргэж байгаа бусад одоо яамдууд болон салбар агентлагуудын сайт руу яг энэ Монголиа дээр байгаа шиг хэмжээний нэвтрэлт бол одоо харах эхлэх байгаа шүү дээ. Тиймж болохоор их хурал дээр жишээлбэл гишүүдээс эндээс асууж байгаа, хорооноос асууж болох, дүүрээс асууж болох асуудлуудыг ханддаг байхгүй юу? Тэгээ ер нь бол цахим хүртээмж гэлтүү ер нь хүртээмж гэж юу вэ гэхээр хаанаас энийг асуудаг юм бол би эндээс тэр нь хаана үт юм бол энийг яаж явах вэ гэдэг хүнээс асуухгүйгээр үйлчлэгээ авдаг зүйлийг бид хүртээмжтэй гэдэг. Тэгэхээр хэл муутай байна уу, тохионы хэлтэй байна уу, гар мар нь одоо ажилгүй байна хамаагүй те яваад очиход зам нь одоо энийгээр явах уу, хаагуур явах уу гэдэг ингээд хаягжилтаас ихсүүлээд дэлгэцэн дээр гарч ирж байгаа үйлчлэгээ хүртэл хүнээс давхар асуулт оруулах байх хэрэгтэй. Тэгэхээр тэр давхар асуултууд нь өнөөдөр улсын хурлын гишүүдийн сайтн дээр гарч байгаа. Баясгалан гишүүнээс ч маш их асуулт, надад ч маш их асуултууд ингэ явж байгаа. Тэрийг ингээд нүн шинжилгээгээд үзэхээр ерөөсөө л мэдээллийн хүртээмж дутагдaltaй байгаа. Тэгэхээр цахим яам бол энэ асуудлын нэг том гол одоо оролцогч шалгахгүй. Тэгэхээр бид нар удахгүй 2 сард цахим хүртээмж ба одоо саадгүй орчинтой холбоотой хилцүүлэг хийн. Тэгээд цахим яамнаас ажлын хэсэгт маань буюу одоо тэр хуулийн төслийн ажлын хэсэгт хүмүүс томилогдоод тэгээд бид нар хамтраад одоо энэ асуудлуудаар хилцүүлэг хийн. За энэ хилцүүлгээр бид нар юу шийдэх вэ гэхээр төрийн хичнээн төрлийн үйлчлэгээ байна тоолно. Тэр нь хүндээ хүрч байгаа замын тодорхойлно. Энд хичнээн салбарын оролцогч байгааг дурдаад хүрхгүй байгаа үйлчлэгийг нь хасъя. Цахим гэсэн нэртэй мөртлөө хүрхгүй байгаа үйлчлэгнүүдийг зарим нь засыг гихчлэн юмнуудаа ярина. Тэгээд тэндээс хуулийн л оруулахгүй бол болохгүй асуудлуудыг хуулинд авч оруулах маягаар ажиллах гэдэг байгаа байхгүй. Энэ дотор шил хүмүүсийн хамгийн одоо мэдэх асуудал юу байх вэ гэхээр өөрийн холбооны технологийн компани Skytel, Mobicom, Unitel ч гэдэг юм уу те. За эсвэл одоо өргөн нэвтрүүлгийн одоо сувгууд байна те. DDS ч гэдэг юм уу одоо ингээд тэд нар маань яригдана. Дээрэс нь хамгийн чухал зүйл нь шуудангууд яригдж байна. Тэгээд дээрэс нь банк санхүүгийн салбар байгаа. Иргэдийн хамгийн их одоо цахим дээр гацчдаг үйлчлэг бол цахим үйлчлэгээ бол банкны үйлчлэгээ байгаа. Өнөөдөр бид нар тоон гарын үсэггүйгээр зөндөө үйлчлэгийг авч чадахгүй. Гэтэл тоон гарын үсэг гэдгээр цахим үйлчлэг нэртэй мүү? Гэтэл тоон гарын үсгээ дараад авъя гэхээр хороо руугаа явах хэрэгтэй. Энд чинь цахим биш байхгүй юу? Ингээд нэг л бид үйлчлэгээ шаардаад яваад байна. Тэгэхээр энэ зэрэг асуудлуудаа хэдүүлээ ойлголтоо нэгдэж байгаа хамтраа гэсэн ийм л одоо уулзалт өнөөдөр хэллээ.